одоо ер нь бол бас дэлхийд хөөрхөн данстай нэртэй болсон дасгалжуулагч байна. Одоо Оросоос гарч дасгалжуулагч хийсэн. За яг хөө нөгөө Черчесов бид нар бол нэг юм Балканы нутгаар ингээд дасгалжуулагч хийжсэнийг бол ойлгож байна. Гэхдээ Слуцкий шиг ингэж Европт болон Азад тийм ээ. Одоо тэр юунд Английн одоо Hull City-д байсан шүү дээ. Hull City байсан. Галанди Витестэй байсан тийм ээ. За тэгээд Шанхай Шинхуа. Тий, Шанхай Шинхуад. Ер нь бол эхний үлрэлдээ нэг ч хожигдоогүй гэсэн мэтлээ хоёрдугаараа эзэлсэн байдیں۔ Тэгээ нөгөө гол өрсөлдөгчтэйгээ оноо илүү бомбгийн зүрүүгээр явчихдаг санагдаж байна. Нэг тиймэрхүү юм байсан. Тэрнээс бол нэг ч хожигдоогүй басан үзүүлэлт гаргасан байдаг тийм ээ. Бас дээрээс нь нөгөө юу медиа тал дээр илүү нээлттэй байдаг болохоор тэр хүний ярилцлага ч юм уу эсвэл тэр хүнтэй холбоотой подкаст янз бүрийн одоо мэдээллүүд бол их байдаг болохоор нөгөө сонирхолтой зүйлсийг маш их ярина. Жишээлбэл Галландд байгаа хугацаанд хэнийг одоо Мартин Эдегор одоо манайхаар Эдегар л гэдэг юм л да. Эдегор гэж Оросуудыг нэрлэдэг байгаа. Арсенал тоглодог. Мань хүнийг бол дасгалжуулж ирсэн. Рубин Дохтой Хвичэг дасгалжуулж ирсэн. Ер нь анх өөр дээр нэрэхэд тэр тоглогч нар ер нь ямар шүү тоглогч нар байсан. Юунд анхаар гэж би зөвлөсөн гэдэг тал дээр нэлийн дэлгэрэнгүй. За тэгээ сая бол ингээд Шанхай Шинхуад бол ажиллаж явах хугацаанд Хятадын хөл бөмбөг бусад лигийн хөл бөмбөгөөс юугаар онцлог байгаа юм бэ гэдэг тэр бараг цаг 30-40 минутын нэг ярилцлага байсан шүү. Тийм тэрийг би бас үзэж эхлүүлчихэл дуусгаж чадахгүй байгаа. Айгуу сонирхолтой чинь Хятадын хөлбөмбөг яг тийм нэг коммунист хөлбөмбөг гэж шууд хэлсэн. Тэр нь яаж байгаа юм бэ гингүүд бүх багт яг адилхан хэмжээний юу гаргачдаг одоо төсөв гаргачдаг. Тэрүүгээр одоо ямар тоглогч авах уу, хэдэн легионер байх хэвтэй, хэдэн дотоодын тоглогч байх хэвтэй. За тэрний дараа нь бол дөрөнгүүд эхнэрүүд нь хүртэл одоо нөхөр нь хэрвээ хөлбөмбөгч юм байвал эхнэрүүд нь хүртэл орж ирдэг. За энэ нөхөр нь юу нь болохгүй байгааг та шууд надад хэлээрэй. Би тэгээ тэрэн дээр нь тэгэж ажиллана. Англи хэл нь муу байвал би энэ хүнийг шууд англи хэлний сургалтанд явуулнаа гэд эхнэр нь ингээ бацдаг гих мэтийн. Тий. Одоо ганц болохгүй байгаа юм нь бол одоо Хятадууд тийм ээ. Бүх юм дээр тэргүүлж байна. Бүх спортоор бас ингээд одоо нэлээд дээгүүр явж байгаа. Ганц болохгүй юм нь одоо ингээд хөл бөмбөг байна л та. Тий. Тэр нь одоо яг юундаа байт юм болон гэж бас хүмүүстээс мэрэгжлийн одоо энэ дасгалжуулагч хүмүүстээс бас асуумар санагдаад байдیں۔ Энэ Слуцкий нөгөө тэр нэг сүүлийн тэр ярилцлага дээр бол одоо бол яг системийн дагуу бол Хятадын хөлбөмбөг бол хөгжөхөд бол бэлэн болсон. Өмнө нь бол дэрнгүүд одоо бидний мэдхээр одоо 8-айлцсан одоо нөгөө тоглолтууд байна шүү дээ. Одоо тиймэрхүү зүйл их байсан. Дээрээс нь шүүгчийг худалдаж авах өөрөө холбоо нөр асуудалтай байсан гэж. Холбооны тэргүүнийг барьж авцсан. Холбооны тэргүүний туслахыг бариад авцсан. За тэгээд тэр шүүгчдийг ахалдаг хүнийг бариад авцсан. Бүгдээрээ ингээд одоо шоронд ингээд яг нэг нэгээр ингээд ялаа идлээд ингээд явж байгаа. Одоо энэ бүх юм нь одоо дахиж одоо шинээр байгуулагдаад гол нь Хятадын хөлбөмбөг дээр одоо юу гэдэг дасгалжуулагч ингээд очлоо гэж бодонгууд бусад одоо лигийг одоо ингээд харъя л та. Одоо Испани лиг ч юм уу, Францын лиг ч юм уу, тэ Герман, Англи, одоо энэ Итали гэдээ аваад үзэнгүүд амжилттай яваа нэгдүгээр байранд орсон багаасаа авахуулаад нөгөө тодорхой хэмжээний санхүүжилтэн сайн байдаг. Эсвэл нөгөө спонсорын нь орж ирэх мөнгө нь сайн байдаг ч гэдэг юм уу. Тэгээ тэр мөнгөн дээрээ суурлаад топод тоглогчдыг худалдаж авах боломжтой жоохон нэг санхүүгийн нэг юм хэдийгээр fair play гэдэг зүйл байгаа ч гэсэн боломжтой мөнгөтэй одоо нэг сайн тоглогч худалдаж авдаг ийм систем байхгүй гэж байна Хятадд. Яг тиймэрхүү систем байхгүй болохоор яг нөгөө дасгалжуулагчийн ур чадвар дээр илүү суурилсан. Бусад одоо лигийг дасгалжуулагчийн ур чадвар дээр суурилаагүй гэж бас хэлэх нь буруу ч гэсэн Хятадд ингээ бүх зүйл нь ингээ тэгшдэгдэж хагаад яг дасгалжуулагчдын хийх ажил нь айгүй их байна гэдэг зүйлийг Слуцкий бас ярьж байсан. За тэгэхээр одоо Орос улбад бас энэ нэрт дасгалжуулагчтэй Леонид Слуцкий гэж ирэх байгаа. Хятадын Шанхай Шинхуай одоо клубын ерхийн дасгалжуулагч албан тушаалаасаа албан ёсоор буулаа гэж мэдээлэл өгсөн байгаа. Тэгээ түүний шивдэр Оросын Премьер лигийн Ахмат Спартакийн тоглолтын үеэр зарлагдсан бэлэгдэлтэй үйл явдал бас байсан гэж ярьж байгаа. Учир нь Спартакийн өмнөх дасгалжуулагч Денис Танкевич ажлаа өгсөний дараа Слуцкийг Москвагийн одоо багийн дараагийн дасгалжуулагч болох магадaltaй хэмээн олон хүн бас ярьж байсан, мэдэгдэж байсан тийм ээ. Би бас баярлж байсан. Яг бол энэ бас гоё дасгалжуулагч тийм. Гэсэн ч бас одоо бол яг лиг эхэлсэн байгаа. Тэгэхээр Спартак гэсэн ер нь бол нэлээд хүчээ авцсан. Айгу айтаахан байгаа. За тэгэхээр одоо энэ байгаа дасгалжуулагч нэг бас солиодох яахгүй бах.
Тэгээ Слуцкий өөрөө ч гэсэн бас ярьж байсан. Би хэсэг хугацаанд ч гэсэн жоох амс хийж жоох амрыг та гэж тийм ээ. Ингэхдээ ЦСКА дасгалжуулж ирсэн Спартак дээр очихоо. Гооч шүү дээ. Одоо тэгэл одоо Зюба гэж одоо тамирчин байна тийм ээ. Спартакийн бүр академиэс өссөн хүүхэд. Тий. ЦСКА руу яваад тэгээд хүмүүст эхлээд дургу байсан. Тэгэл сүүлд нь Зенит рүү явсан. Тэгэл одоо ер нь бол одоо Зюб бол Орсын Ибрагимович шүү дээ. Ер нь бол яриагаар ч тийм өөрийнхөө байгаа байдлаараа ч тийм. За тэгээд олон клубүүдийг дамжсан ч тэр олон гол оруулсан ч тэр ер нь бол бас нэг тийм гоё тамирчин байгаа. Надад бол яг хуу Зюб яг нөгөө ЦСКА руу явсны дараа бол жоохон дург өрсөн л дээ. Тэгтээ бол яг би яг тэр тоглолтыг үзчихсэн байхгүй. Яг ЦСКА руу явсны дараа ЦСКА Спартак гэж тоглолтыг үзчихсэн. Тий, тэгсэн чинь манайх 1-0 хожиж исэн чинь нөгөө Зюб чинь Спартакийн эсийг тоглохдоо заавал нэгэн гол оруулдаг байхгүй юу. Тэгээд яг тэр юун дээр бас гол оруулж исэн ба. Тэгээ манайх 2-1-ээр хожигдож гэрлөөгөө жоохон өөдгөртөө харсан баха. Тийм байдэ. Спартакийн хоёрын тоглолт ч бас их сонирхолтой л доо. Одоо нөгөө яг юу юм л та нөгөө супер дерби л та. Яг дерби л те. Дерби бүр CRC гэж ярьдэн шүү дээ. Тийм бах. Тэгээд нөгөө бүр хэрвээ бид нэр бас нэг хэсэг биднийг шуугуулж исэн Галтгоо гэж нэг кино байдаг те. Тэрэн дээр нөгөө Спартак ЦСКАгийн хоёр нөхөр яг тоглолтын өмнө нөгөө нэг 50 биенийгаа яажлан нөгөө нэг одоо гамбанзан дээр нөгөө мах тавьчихсан. Тэгээ заазараар зөгтөг. Тэр нь хүртэл цаана утга агуулмжтай байхгүй. Тэр бүр үнэхээр бүр одоо тэр цаанууга тэр символик зүйл нь айгүй тийм. Одоо нэг Паскалка гэж ярьдаг тийм ээ. Тиймнүүд бол нарийн жижиг нууц юмнуудыг оруулсан байж. За нэг иймэрхүү байдалтай Слуцкий Москвагийн багийн дараагийн дасгалжуулагч болох магадлалтай гэж одоо олон хүн ярьж байсан гэд ингээд өнгөрүүлээ. За тэгээ Шанхай Шинхуйд өнгөрсөн 2 жил хагас болж байгаа. 24 оны 1-р сард Шанхай Шинхуйг удирдахаар очсон. Тухайн үед клуб Хятадын лигийн дундаас дээгүүр өрсөлдөж байсан ч аврагын төлөөх бодит өрсөлдөгч нь бас байгаагүй. За Шанхайд бол 2 баг байдаг. Нэг нь ерөнхийдөө яг хотын иргэдийн баг буюу одоо энэ Слуцкигийн дасгалжуулж ирсэн Шанхай Шинхуй. Нөгөөх нь болоод ирэнгүүт сүүлд бий болсон жоохон мөнгөтэй хүний баг гэж. За тэгээд энэ хоёрын хооронд дерби явсан ч гэсэн ер нь клубын одоо юу гэдэг Шинхуйгийн одоо фанатууд нь хүртэл одоо энэ Азийн аваргуудын лигийн бүх тоглолтуудыг ингээд бодоод үзвэл ингээд дагааж явж идэг. Австрали руу бэлтгэл болно гэж одоо Шанхай Шинхуйгийн тоглогч нар ингээд явсан чинь араас нь зүгээр фанатууд нь зүгээр тоглолтын бэлтгэлийн үзэх гээд ингээд Шанхайгаас одоо Австрали руу нисэж чинь гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дотоод хөлбөмбөгийн соёл бол байхгүй биш, Хятадд бол нэлээд сайн байна гэж үзэж байгаа. Тэгээд Шанхайгийн бас яг тэр Шанхай Шинхуйд одоо дэмждэг хятадууд ч хүртэл одоо Слуцкий, Орос, Ура юу ч хэлээд байж нэг хэдэн орос өгнүүдийг бас хилдэг болцсон. Тэгээ бас энэ зөөлгөчний юм ингээд давхар харагдаад л байна. Зөөлгөч бол бас гой ингээд чимэг өгшөөс хөнлөө ингээд ордог тийм ээ. Тий. Тэгээ нөгөөх нь Шанхай порт шүү дээ. Шанхай порт дээр чинь Оскар тоглож ийл удаа байж. Тий шүү дээ. Оскар тоглож байсан тийм ээ. Анх яг нөгөө шуганд харж ирсэд хамгийн анхны супер тоглогч, залуу тоглогч гоё ирээдүгөө аллаа Хятад руу мөнгөний төлөө явлаа гэж шуганд харж ирсэн тийм ээ. Тий. Тэгэхээр бол тухайн үед Хятадын лиг бас нэг шинэ эрэлт хийнэ гэсэн тийм бодолтой байсан баг. Тэр үеийн одоо тэр Хятад руу явж исэн одоо нөхцөл байдлыг ингээд аваад үзэх юм бол айгүй тийм тасаргай тоглогч нарыг айгүй авч исэн шүү дээ. Одоо хаалкыг авч исэн. Яг нөгөө хамгийн холны эд гой байгаа дээр нь авч явж байсан. Тэгэхээр нөгөө хин эднэр явж исэн одоо Грациано Пеле ч бас Саутгемптонд байсны тасаргай тоглогч байдаг шүү дээ. Тэр нөхрийг давтлагч байдаг. Тэрийг хүртэл ингээд авч яваад өөр чин хийн чөлөөд байж за хаалк ингээд явж байгаа. Тэгснэ дасгалжуулагч нар нь хүртэл одоо Эриксэн, Свен Эриксэн гэл ер нь Хятадын лиг сайжрах байхаа гэсэн одоо нэг юу гарч ирсэн байхгүй прогноз гэх юм уу та. Тиймэрхүү зүйл гарч ирсэн. За Аксел Витцел чинь Хятад руу яваад буцаж ирсэн санагдаж байна. Паулиньо гэж бас нөгөө бокс то бокс мидфилд байсан. Тэр бас Хятад руу яваад Барса руу эргэж ирж ирсэн гэх мэтийн энэ яг нөгөө зүйлс бол уул нь харагдахын үед бол харагдчихсэн ч гэсэн яг үндсэн
үнэн байдал дээр бол яг нөгөө тэр үе чинь нөгөө яг Хятадын хөлбөмбөгийн холбооны тэр нөгөө толгоо тий ерөнхийлөгч зэгээ туслах тэгээд нөгөө шүүгчд гэх мэт бүгдээрээ тийм наймаалцдаг л нэг зүйл ингээ гарсан болохоор яг тэр сэргэлт нь бол явж чадаагүй юм шиг байгаа юм л та. Одоо яг нэг сэргэлтийн үе гэхдээ системийн дагуу л энэ хөгжинэ. Яг хөө Хятадаас гарч ирсэн топ тоглогч нар гэвэл миний мэдхээр нэг Реал Сосидадад нэг 18 байна уу 19 онд нэг нөхөр очиж исэн санагдаж байна. Гэхдээ тэр бол гараанд юу нь бол гараагүй. Тийм ба. Тэгээд тэрнээс өөр Хятадыг бол би сайн мэдэхгүй байна. За тэгээд Слуцкий өөрийнхөө нөгөө Instagram хаяг дээрээ хамгийн сүүлийн пост нь одоо юм байгаа байхгүй. Хятадууд бол тоонд дуртай. Тэгэхээр би бол энэгээр ингээд би үлдээе гэсэн юм нэг пост байгаа. Тэгсэн чинь 109 тоглолт, 65 хожил, 2 супер одоо цомыг авч ирсэн. 2 удаа мөнгө, тэгээ 1 хот, тэрбум 500 сэтгэл гэсэн тийм ийм пост оруулсан байна. Олон 108-аар нь дуусгаад 100 нэгэнтэй баха 88-тай байсан бол бүр илүү сайн болдог болох юм биш үү? Тий, хятад нэг 8 тоо тий. Гэхдээ саяны дурдсан хон дэр ерөөсө 4 тоо алга байна. 4 тоо ерөөсө байхгүй шүү дээ. 4 давхар байдгүй шиг. 1 2 3 5 гэж явдаг шиг. Тийм байгаа байхгүй. 3 өргөтгөл гэж байна шүү дээ. Тийм ээ тий. 3 А юм уу 3 Б ч юм уу. Тэгээ ялчгүй хятад яг нөгөө тоон дуртай яг баримтлсан тий яг нэг тоочны хүмүүстэй болохоор яалчгүй бас тоогоор нэг харахаар 109 одоо тоглолт хийхэд одоо ингээд нийт бол нэг 4 цом авсан байна тий 2 цом 2 медаль авсан байна. За тэгээд 65 удаа хоцсон гэхээр бас нэг 70%-тайгаа бас бутсан байна манай хүмүүс. Тэгээд өөрөө нөгөө нээлттэй болохоор ярьцлаганд оролцох ямар ч асуудалгүй байдаг болохоор ингээд хүмүүс тэрэнд нь бас дуртагдаад ингээд гоё татагддаг баха. Тийм ээ. Ялангуяа тэгээд бүр Хятадын яг лигт ингээд ажиллаж байхдаа Оросд очиж янз бүрийн тийм ярьцлаганд ороод тэгээд Хятадын лигийг сайжруулж муулсан ч байгаа тийм байна юм байна гэхэд тэгээд тэрэнд хин ч юуж хэлэхгүй тэгээд бахаал бүтэн жил дараа нь ажилласан л байгаа байхгүй. Тэгэхээр яг нөгөө боддоор нь тулгарч байгаа асуудал нь бас зөв хэлж байгаа болохоор тийм болсон баг гэж бодож байгаа. Тий. Ер нь Хятадын хөлбөмбөггингүүд нь юу бид нэр хамгийн түрүүнд боддог гэхээр нөгөө тухайн үед тоглогчдыг нөгөө мөнгөөр зодож авдаг зүйл. За тэгээд тэрнээс хойш за нэг ганц хоёр дасгалжуулагч нар бас нэг юм өргөдөж ажилладаг. За тэгэл болоо. Бараг дотоодын өрсөлдөө ямар байдгийг бид нар сайн мэдгүй. Хятадын хөлбөмбөг яг хуучин CCTV 5 гэлөө тэрийг гарч яхад тэр чи яг Хятадын тэр том тоглогч нарыг очсны дараа CCTV 5 гарч ирсэн аа. CCTV 5 ч нөгөө аваргуудын лиг тэгээд нэг ганц хоёр том лигийн тоглолтыг үнгүү үзүүлээд байсан. Би бол тэрэн дээр одоо PS нь болсон. Тухайн үе SPS нэг юм явуулсан баг гэж боддtiin. Тэгж байгаа. Тэгээд тэр одоо Match TV гардаг байсан. Match TV болсон. Тэгээд CCTV 5 гарахаа болсон. Нөгөө SPS гэж сууг байх тухайн үедээ төлбөртэй сууг байсан. Тэгээд тэр нөгөө төлбөрийн төлөвлөж одоо хөлбөмбөг нэг Монгол тайлбартай үзүүлэх гэсэн нэг юм оролдлого нь тэр хоёр одоо юу гэдэг гадны суугийг ингээ байхгүй болгосон юм болов гэж би одоо ер нь хардаж штэ. Ер нь бол тэгж байгаа хөө. Тэр бол ойлгомжтой. Телевизийн салбар бас бизнесийн салбар байгаа. Тэгээ ялангуяа Монголд одоо хэдэн одоо 100 мэдээллийн байгууллага байгаа тийм. Мэдээллийн байгууллага байгаа. Тэгээ тэдний донд бас оршиж тэдний донд өөрийнхөө үзэгчтэй олгох, өөрийнхөө бас зах зээлээ олж мөнгө олохын төлөө бас зөндөл сайн муу юм хийж л байгаа л та. Яг тэгээд яг тэр үедний хальт Хятадын лигийн тоглолтууд бол гарахын үед бол гардаг. Гэтэ бас нэг сонирхож үзэхгүй тэр чинь тэгээд ойлгомжтой. Яг нөгөө Хятадын лиг одоо ингэж харахаар тэрний араас яг Казахстаны лиг нэг тиймэрхүү болсон. Бас нэг хэд хэдэн гайгүй сайн тоглогч нар авч легионер болгож тоглуулж исэн. Тэгээд тэрний үр дүн нь бол ер нь бол Казахстанд бол гарсан байгаа байхгүй. Тийм ээ. Сая баг дэлхийн аваргын шалралт тэмцээнд орох шахлаа сүүлчийн тоглолт дээр өөртөө фейлдээд ер нь бол боломж болсонгүй. Гэхдээ ер нь бол нэлээд сайн тоглосон байна тийм ээ. Кайрат дээр чинь миний санджаагаар одоо Аршавын очижсэн санагдаж байна. Тэгээ Аршавын очижсэн. За тэгээд бас Ето хэд хэдэн хүмүүс бас очижсэн байгаа байхгүй юу. Тий. Тэгээд одоо Казахстаны одоо нэг заалны хөлбөмбөг бол тасархаа штэ. Яг бол тэнцээ чинь бүр 2 илүү 3
Бразил бүр нутагшуулсан. Иргэншил автсан. Тэгээд яг Казахстаны талбайн дээр тоглож байгаа. Тэгээд Европын болон дэлхийн аврагт Казахстаны шигшээ баг бол ер нь бол бас топ 5-т баг орно шүү. Казахстан чинь заалны хөлбөмбөр нэг заалны дэлхийн аврагууд лиг авчихсан баг тийм. Аврагууд лигч лөө. Тий бүр амар тоглолтууд болсон шүү дээ. Тэрэн дээр нэг сонирхолтой юм дээр нөгөө тэр тодорхой хэмжээний нөгөө нэг юм стендап хийдэг нэг нөхөр ингээд бид нар ингээд том талбай дээр тоглож чадахгүй нэг юм жижиг заалных дээр ингээд дэлхийд ингээд алаад байх юм. Одоо ингээд юу гэдэг жоохон талбайг нь томсгоод нэг хүний нэмж одоо дасгад юм уу? Багаар нэг талбайг жоохон тий жоохон томсгоод өргөн болгоод хаалгын жоохон томруулаад нэг нь одоо нэмээд тэгээд нэг 11 болтгол гэдэг нэг ярьжсэн тийм ээ. Тэр бол яачгүй бас яг санаанд орж иж байна. Тэр гэхдээ бас үнэн шүү дээ. Манай Монгол ч гэсэн 2016 онд хамгийн шилдэг хөлбөмбөгийн заалны хөлбөмбөгийн шигшээ баг байсан шүү. 16 онд бол яг эд хөлбөмбөгийн одоо нэг учрыг олж исэн. За тэгээд залуу тамирчид тухайн үед яг нэг 25 6 та болж байсан. Тийм залуучууд одоо нөгөө хин биш одоо Чатив байна тийм ээ. Хадуур Гамбаа байна. За одоо Баска гэдэг нөгөө бас Арусаас гарч ирсэн залуу байгаа. За тэгээд ер нь бол бүгдийн одоо хаба гэж үүдэг тий. Баяр жаргал байгаа. За ер нь бол одоо ингээд ярих юм бол Монголын яг лигийн топ тоглогч нар бүгдөө ингээд цуглардсан 16 онд яг нөгөө буйнтхаа дээр бас нэг Азийн ямар нэг тэмцээн лээ. За нэрийн санахгүй гэхдээ ямар ч нэг том тэмцээн болж ирсэн тэгж яхад манайх бүгдийг нь хожиж ер нь бол ирэх авч ирсэн. За тэгээд манай заалны U19 лөө U21 хүртэл тий залуучдын шигшээ баг Азда бүр топ 3-т орж ирсэн тим үзүүлэлт байсан байгаа байхгүй юу. Футзалаар манайх яалчгүй миний зүгээр боддог зүйл шүү. Нөгөө гадаа нь эрс тэрс уур амьсгалтай. Тийм болохоор нөгөө гаднах спорт хөгжих гэхээсээ илүүтэйгээр дотор тоглох боломжтой спорт. Одоо ингээд тоглоомын талбайг аваад үзсэн гэсэн хөлбөмбөгийн хаалгаас илүүтэйгээр нэг саксны шийд байгаа шүү дээ. Зундаа болоод ирэнгүүт тэр саксны шийдэн дээр ингээд цуглаад тоглолч нь эсвэл гадаанаа ингээд тоглолч нь. Тэнгүүтээ өвөл болонгууд нэг шүүмжлэлтэй зүйл юу гэдэг хөрнө биеийн тамир дээр нэг бөмбөг өгөөд ингээд заалны хоёр тал руу сакс тоглуулаад гүйлгчдэг. Яг хөлбөмбөг сонирхдаг бүлгүүд нь болоод ирэнгүүт зуны үйлрэл яах вэ? Нэг олдож байгаа бол талбай дээр тоглолт заа тэгэл ихэвчлэн заалан дээр л тоглоод байгаа байхгүй сонирхогч зааландаа тоглоно, мэрэгжлийнхэн ч зааландаа тоглоно. Тэгэхээр яг том талбай гэхээсээ илүүтэйгээр заалны хөлбөмбөг нь манад илүү хөгжсөн байдаг шалтгаан угаасаа ийм юмтай холбоотой юм байна төл гэж харлаад байна. Тий. Одоо тэгтээ заалны одоо төвшин бас наас унчлаа. Заалан тоглож ирсэн бүх том тамирчид бүгдөө гадаад талбай, нон талбайраа орчлоо л та. Тэр нь бас юутай холбоотой гэхээр тухайн үед хуучин одоо бид нар нөгөө 100 том талбай дээр тоглож байгаад өвөл угаасаа гадаа ямар тоглолттой байна ш. Тэгээд заал руу ордог байсан. Яг тэр багаараа тэр нэрээр зааланд тоглох боломжтой байдаг байсан. Тамирчид бол өөрийнхөө багтаа гадаа тоглож исэн бол заал руу орох боломжтой байдаг гэсэн. Тухайн үед хоёр холбоог ингээд нэг холбоог туслаа хуваагаад заал тэгээд гадаа гэсэн хуваажсэн байхгүй. Тэгээд хэрвээ чи гадаа тоглож байвал зааланд би ахад хизээж тоглохгүй гэсэн тийм бүр тийм алтан бичиг бичиж хагаад тэгжсэн байхгүй. Тэгэхээр нөгөө тамирчин чинь зөвхөн өвөл тоглох боломжтой эсвэл зөвхөн одоо 100 тоглох боломжтой ийм том асуудлууд гараад ингээд хуваагдсан байсан. Яг гадаа талбайн лиг нь арай урт. Мэдээж нөгөө багууд нь чих юм уу тий бас тэгэл мэдээж том талбай юм чинь хүмүүстэй чи гадаанаа тоглох бас сонирхолтой байдаг. Тэгээд заалан тоглож ирсэн бүх тамирчид ихэвчлэн тэгээд гадар орсон байхгүй. Яг бол гадаа талбай мэдээж нэг чинь дээд лиг байгаа. Дээд лигт бас багч гэсэн тэнцээ нэг цалин байгаа. Зааланд бол сүүлийн хэдэн жил одоо цалин авж байгаа тамирчин бол би бол одоо нэг ч мэдэхгүй байна. Заалан дээр за ер нь бол хэцүү шүү. Одоо жоо за хэдэн онд за зүгээр жишээлбэл 16 17 нөгөө Атлетик 200-аар одоо Улаанбаатар Сити гэж гой баг гарч ижсэн шүү дээ. Тэр 16 оноос ч нөгөө Pepsi League гэж эхэлж байгаа юм дээ. Pepsi хүрхрээ сүүлд нь юу ч үлээ олон янз бүрийн нэр нь бол солигдчихсэн. Гэхдээ яг үндсэн дээдлийг л байгаа шүү дээ. За тэгээд тэнцэн хэлээд байгаа хгүй одоо ийм нэгдүгээрээр эзсэн гадаа талбай баг за мөнгөний шагналт нь бол за 100 сая төгрөг бодоо тийм ээ. Тэгсэн чинь зааланд нэгдүгээр баг авч ирсэн бол 10 сая төгрөг юм уу. Тэгэхээр чинь ийм ялгаа байгаа байхгүй. Тэгээд одоо тамирчид ч гэсэн одоо цалин гадаа талбайд
За нэг доор хаж ядаж нэг 500 мянга гэсэн авъя л да. Зааланд бол баг өөрөө мөнгөд өрсөөр байгаа. Тинчээ бэлтгэлээ хийх цаг өөртөө хайж байгаа. За тэгээд өмсгөл хувцас юу гэдэг бүгдийг нь өөртөө тэгэл мөнгөөр гаргаж байгаа. Тийм ингээд ийм ялгаанууд байгаа даа байхгүй. Ганц сайхан яг зааланд тоглохоор харуулахгүй юм да. Би үрдэл сая энэ том талбайд тоглож байгаа зүйл нь за энэ жил би яг заалаар орё да гэд нэлийн бэлтгэл хийж байгаа. За ер нь бол гайгүй турж агаад орно гэж бодож исэн чинь заалны лиг болоогүй. Одоо өнөөдөр 8 сарын 5-нд хөлбөмбөгийн холбооны том одоо хурал болох юм. Өнөөдөр одоо баг болж ич магадгүй. Тэгээд энэ дээр нь тэмцээнүүд ярих юм билээ. Яаж ярих юм ямар тэмцээн болоо. Одоо бүр цаг нь туллаа шүү дээ. Тий, одоо ингэж яриад шүү дээ. Яагаад нөгөө Азийн холбооноос ингэж тоглолтод орох боломжгүй болно гэж тийм шүмээ явж ирсэн шүү дээ. Тэр чинь нөгөө цаанаас юм заалт байт юм байна. За гадаад тоглож байгаа том талбай тоглож байгаа багууд лигд жилдээ 90 илүү 60 хэдэн тоглолт хийх хэрэгтэй юм байна. Тий. Тэгэхээр яагаад сүүлийн үед энэ багууд чинь 3 тойрогоор явж байна. 2 биш 3 тойрогоор явж байна. Тэгэхээр нөгөө тэр тоглолтуудыг үүсгэх хэрэгтэй. Багууд нь цөөрөд байна. Хуучин чинь нэг яг 10 баг байдаг гэсэн. Тэгсэн чинь одоо бүр 9 багтай болчиход байна. Хайл лиг нь. Тэгэхээр одоо яаж 10 багтай болох уу гэж бас тийм бодлого явагдаж байгаа. Тэгэхээр одоо 9 баг чи 3 тойрогоор тоглолтоо гэхээр 9 баг нэг тойрон дээр 8 тоглолт хийлээ. 2 тоглолт 16, 3 тоглолт 40 48 уу? 40. Тий 16. Тий. Тэгэхээр чинь ийм цөөхөн болчиход байгаа байхгүй. 10 баг болохоор нөгөө тоглолтууд нь тэнцүү ядаж тийм ээ. 9-ийг одоо ингэж 3 оруулахаар ер нь бол ингээд ойролцоолчих жоохгүй. Тэгээд сүүлд нь тэр чинь 3 тойрог хийсэн дараа ахаад нэг заваараад тах шиг байсан. Нөгөө эхний 4 баг нь өлөө эхний 5 баг нь хоорондоо тоглоод тэгээд доод багууд нь нэг тоглолт. Бас нэг бас лиг дээр нэг тийм бас маргаан гарч ирсэн шүү дээ. Шилдэг товтлогчийг наран болд авч ирсэн баха. Тохойд угаасаа жилийн жилд наран болд авдаг байсан. Яг тэр үз тийм ээ. Хоромхны санаж тий. Тэгжсэн чинь за 1-ээс 4 өлөө нэгээс яг тийм 1-ээс 4 баха. Эхний энэ баг нэгэд хоорондоо нөгөө алтынхаа төлөө тоглож байгаа. Тэгээд сүүлд нь 5-аас доош 10 хүртэл баг нэгэд угаасаа нөгөө оноо тасарсан болохоор хоорондоо тоглож байгаа. Бас нэг тойрог өрчлөө. Тэгэхээр чин одоо нөгөө 4-т явж байгаа ма 5-т явж байгаа баг чин 10-т явж байгаа багтайгаа нөгөө голын зүрүүгээр тис нөгөө ингэ тасарж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь нэг тоглолтын дээр баг 10 хэдэн гол оруулсан шилээ. Тэгээ шууд шилдэг товтлогч авчихсан байхгүй юу? Мэргэн буучаар. Тийм мэргэн буучаар авчихсан. Тэгсэн чинь нөгөө эхний 4-т хоорондоо өрсөлдөж байгаа мэдээж хүчтэй багууд байгаа шүү дээ. Тэг чинь голын зүрүү хэр их орох уу тийм ээ? Гол хэр их орох. Ер нь оноо ойролцоол тэгээд голын зүрүү аюу цөөхөн байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө давтлагч нь гол оруулах магадлал нь багасж байгаа байхгүй юу? Тийм. Нэг тим зүрүү тэрнээс болоод бөө юм болж исэн. Нэг тоглолтын дээр баг 10 хэдэн гол оруулчлаа тэгээд нэг мэрэгэн бууч болчих тийм үү тийм ээ гэдэг. Одоо тэгээд дөрөн дээр л тийм шүү дээ. Лиг тоглож исэн тэр хүн гол оруулсан ямар багтаа гол оруулсан чинь чухал болохоос шүү. Ямар багтаа нэг баг дээр оруулаад бүгдийг нь орууллаа гэдэг чинь дөрөв нь өөрчлөгдөхгүй шүү дээ. Тэгээ хүмүүс чинь бүр чи дөрмөө өөрчлөе энэ одоо бас байж боломгүй. Одоо манай тэр давтлагч бас цоолж гарч ирж исэн. Ер нь бол хамгийн сайн тоглож исэн гэжсэн чинь нэг тоглолтын дээр зөвхөн нөхөр орж ирэл 10 хэдэн гол оруулаад тэгээ шууд мэрэг мөч авчих واخ. Энэ хөлбөмбөгийн холбоотой одоо Монголын хөлбөмбөгийн холбооны үндсэн сайт байт юм байна л да. Тэр сайт чинь баг мэдээлэл баг орохгүй байна. Үгүй орохгүй дутсан чи хэрв та энэ нэрийг эзэмшигч бол хөгжүүлэгчийн компанитай холбогдно гэж. Төлбөрөө төлөөг байгаа байхгүй. Тэгж л авахгүй.Ог нь бол нэг тэр юуныхан одоо домен авахын тулд нэг жилийн 168 сая төгрөг өгөх байхгүй. Энэ тэгснэ хөлбөмбөгийн холбоотой мэдээлэл нөгөө сая хурал болох өнөөдөр болно гэхээр тэрнтэй холбоотой ямар нэгэн мэдээлэл байна уу юуны талаар ярилцах болоо гэснийг урьдчилсан хамгаалсан мэдээлэл байна уу гэж хайж үзлээ л дээ. Юу ч шалга нэгт дээрэс нь хөлбөмбөгийн холбооны сайт нь ч болдгүй юм байна. Гэхдээ одоо бодлоо та одоо бид нар бол нэг тоглолт үзэхээрээ те шууд нэг ямар нэг сайт руу ороод за энэ баг байна. Энэ багийг бүх одоо хуваар нь гарсан байдаг шүү дээ. Хэдэн цаг тоглох уу ямар одоо бүрэлдэхүүнтэй байна бүх нэрсэн байдаг. Тэгсэн чинь одоо тэгээд одоо нөгөө лигийн турш хэдэн гол оруулсан байна статистик нь байгаа одоо хүснэгт нь байгаа тийм ээ. Тэгсэн чинь Монголын одоо яг нөгөө хөлбөмбөгийн холбоон дээр тоглолтууд хизээ болохыг мэдэхгүй.
хидд явж байгаа. Хідэн гол оруулсан тим статистик ямар ч юм байхгүй. Тэгэхээр чи зүгээр нэг лигд нь тоглож байгаа нэг дундаж голд явж байгаа нэг баг нь өөрийнхөө пэйж дээр баг Facebook пэйж дээр манайх тэнцээ тоглолттой гэж би тэрийг харж байдаг юм. Тэгэхээр чи за манайх тэд явж байгаа шүү. Өөртөө ийм нэг тийм таблиц гаргацсан хөөрхөн нэг бас хөтлөөд байгаа байхгүй. Тэр бүр нэр. Тэгэхээр өрөвдмөр байгаа байхгүй. Лайваар одоо тий тоглолтоо үзлээ гэхээр нэгэн камер юм уу хоёрхан камер ингээл нэг ажиллаад байдаг. Яг нэг юм оф шип бүтэн томоор нь тэр бол нөгөө нэгдүгээр лиг гэж авдаг. Яг хөө дээд лигийг бас харьцангуй нэг хэд хэдэн камераар аваад бас нэг гайгүй удаашралтай бас нэг тайлбарлалтай болоод байгаа. Одоо бид нар ингээ яриад байгаа шүү дээ. Шинэ тайлбарлагч гарч ирэхгүй байна. Дандаа нэг байгаа нэг хэдэн хүмүүстэй байна гэхээр одоо тэднийг одоо миний бодлоо шүү. Зүгээр одоо хажуунаас харахад тий хөндлөгөөс харахад бол энэ нэгдүгээр лиг байна, хоёрдугаар лиг байсан. За заалны лиг байна. Энэ бүх зөндөө тоглолт жилд нэг одоо нэг 50 гаруй тоглолт байхад 3 лигийн авахд нэг 150 тоглолтын дээр хүмүүстэй туршаад ярилвал л да. Үзэлтэй. Тийм ээ. Гол нь дата дот байгаа байхгүй. Датаг нь яг бүрдүүлж чадах юм бол ядаж нэг худлаа өнө тэр тоглогчийн нэрийг мэддэггүй маа гэхэд энэ хоёр баг хоорондоо тэдэн удаа тоглосон байна, ингэсэн байна гэдэг нэг юм дата тийм байхгүй л дээ тийм. Одоо тэгээд тэрийг одоо яг үнэхээр Монголын хөлбөмбөгийн холбоонд дуртай хайртай тийм одоо сэтгэлээрээ явж байгаа хэдэн цөөхөн хүмүүс л байгаа л да. Тэгээд тэд нар бол яг ингэж яриад байгаа. Сая өчтөр бол ярьжсэн нөгөө нэгдүгээр лигийн нэг финалийн тоглолт болсон шүү дээ. Баг финалийн тоглолтыг хэлж болно. Яг бол ганцхан дээр ганцхан тойрог байгаа. За тэгээд төрүүлвэл хожуул нэгдүгээрээр хожигдвол гуравдугаараар гэсэн яг финалийн тоглолт байгаа байхгүй. Яг өөрсдөөс нь шийдэх. Тэгэхээр тэрийг бүр тайлбарлалтаа явуулсан. Тэр анх удаа ингэ тайлбарлалтаа нэгдүгээр лиг ингэ тайлбарлалтаа явахаар хажуунаас үзэхээр бас гоё байлаа. Тэрийг тайлбарлаж байгаа хинхэр нөгөө баасан дор нэг залуу баскет залуу. Өөрөө дий заалны шигшээ багд байсан, шигшээг баг ахлагч байсан, харивсын ахлагч байсан. Тэгээд насаараа бас хөлбөмбөг тоглолцсон холбоонд ингээд бас оршоод нэг хэсэг матч инспектор байсан. Тийм баг. Тэрүүгээр ажиллаж исэн, харж исэн. За тэгээд холбоонд бас нэг хилээд нэг ажиллаж байгаа хаа гэж би тэгж бодож байна. За тэгээд бүх тоглолч нараа мэдээж одоо мэдж байгаа. Тэгээд тэр ингээд тайлбарсан чинь маш гоё юм байна. Бас ганц хоёр ер нь Премьер лиг юм уу Испани тоглолтуудыг бас хай ингээд зочин тайлбарлаж орж ирээд байдаг шүү дээ. Хай сонсдод байдаг. Тий. Нэг тоглолтог ингээд орж ирэхээр бас арай өөр. Арай өөр харж байгаа. Шал өөр харж байгаа. Одоо энэ нараа эн чи ингээд бөмбөг өгөхтэй байсан бохгүй эсвэл энэ ингээд хөвчлөө энэ яагаад гэвэл ингээд гараад ирсэн болохоор гэж. Яг нэг ийм тайлбартай байж одоо жишээлбэл нөгөө CBS-ийн бас нөгөө хөлбөмбөгийн нэвтрүүлэг байгаа шүү дээ. Тэр яанарын эднэр зөвхөн тоглолтын тайлбараас гадна тоглолтын дараа яг тэр нэг том дэлгэцэн дээр одоо эн чи ийм байшилтай байгаа. Яагаад одоо жишээлбэл Harry Kane энэ отонгийн байралтай байгаа мөртлөө аргашаа гүөх гэж яарахгүй байна. Энэ айгүй ухаантай тоглогчийн шинж гээл. Иймэрхүү зүйл ярьж байгаа юмуд чи илүү хөлбөмбөгийн сонирхолтой болгож байдаг. Тий. Яарч үгүй юм. Тэгээд нэг юм хэлэх юм арччихсан. Яг сүүлчийн мэд үлдсэн байна. Хятад лигийг хоол ярьжсэн. Ер нь бол хятадын хөлбөмбөгийг бид нарыг хамгийн анх хөлбөмбөг хамгийн хайртай болгосон баг гэж бас боддоо шүү дээ. Нөгөө кунфу хөлбөмбөг. Тий. Тэр тасархай кино байсан шүү. Тэр үзэл ер нь бол би төмөр толгой би төмөр гизээ гэж үлээ гэж. Мессеж байсан үү гэж. За явж ирсэн. Нэг хөвгчлөлтөө юм нэг яриагаар өнөөдрийн төлөвийг өндөрлөе. Маргааш дахин уулзцгаая.